2017 он анхандаа дотоод төрөлгдөж байсан Pixar анимашн. Туршлагын үзэл дээрээ бүх хяналтын ажилтнуудыг уйлуулснаар тус улсад тонхойлон нэвтрүүлжээ. Анхандаа өгсдийн сэдвүүд бүтээл тухайн улсын онцлог тохирохгүй гэж бодсон ч нээлттэй эзнэрүүдээ тухайн жилийн бокс чартыг таталбар борлуулалтаараа тэргүүлэн топон дээр 1.7 сая үзэгчдээс 9.1 оноо авсан байна. Энэхүү бүтээл нь бидний амьдрал ба өхлийн талаарх үзэл бодлыг өөрчилж чадсан юм. 他怎么了？ 被人遗忘了。如果在那边的活人世界里没人记得你了，这边的你就会消失。我们叫终极死亡。 12 настай Мигель хөгжмөнд маш их дуртай ч тэрээр гутал урлаж амьдралаа залгуулдаг өнөр гэр бүл төржээ. Дөрөв ярээ хөгжмөг үз яддаг төдийгүй энгийн хүмүүсийнхээс илүүтэйгээр хөгжмөнтэй холбоотой бүх дуу чимээг бүрэн хориглож гэрийнх нь хажуугаар өнгөрч байгаа хөгжимчд хүртэл дууг өнгөрөх ёстой байв. Ийм гэр бүл түүнийг боомлох мэт санагдана. Гэвч Мигель бууж өгсөнгүй. Тэрээр хизээ нэгэн цагт Дела Круз шиг алдартай дуучин болохыг мөрөөддөг байв. Тэр өдөр Мигель гутал өнгөрч байхдаа санаа нэг нэгэн копиогоос хотод өгсдийн баярын хөгжмийн тэмцээн болох гэж байгааг сонсов. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд Мигель гэр бүлээсээ нууцаар нэгэн гитар хийжээ. Энэ бол түүний нууц байр ба нарийнхан хуучирсан дээврийн өрөөнд Мигелийн хөгжим тэмүүлэх хүслээр дүүрсэн байв. Телевизээр гарах бичлэгийг харж шүтэнийхээ дууг дахин давтаж бэлтгэл хийдэг байв. Харин Дела Крузын мэрэгэн үгс харах үед үйлчлэх гал мэт Мигелийн зүрх сэтгэлийг гэрэлтүүлдэг байв. 我必须坚持追梦的决心，没人会把成功白白送给你。我必须凭自己的努力去争取，坚持梦想，努力把它变为现实。 Өгсдийн баярын өмнөх орой Мигель гэр бүлийнхнээсээ урьдчилан асуулаа. Хотод болох хөгжмийн тэмцээнд орж болох уу гэхэд хинэн ч гайхсангүй бүгд эсэргүүцэв. 别一脸不高兴，一年也就趁着亡灵节过世的亲人们才能回趟家来看看咱们。只有把他们的照片供在灵坛上，他们的灵魂才能回来，这可是非常重要的事。要是没照片，他们就回不来了。 Хэмээн Мигель өгсдийн баярын талаар нүцтэй тайлбарлав. Гэвч түүнд хөгжим тэмцээн хоёроос өртгөл бодогдсонгүй. Орой болох үед Мигельд гэрээсээ дээвэр даган сэмхэн гарч хор хийдэв. Гэтэл яг энэ үед аав нь гэртээ ирж баригдахгүй тул гитар болон нохоогоо ширээнд орнов. Гэвч нохоо тэгшээ холноос хулгайлж идэж байгаад тэгшээ ширээнэрх зургийг унахчихв. Мигель гайхан хартал нугсан хэсэг нь итгэмээргүй нууцыг агуулж байлаа. Түүний илэн цогоо нэгэн цагт мөрөөдлөө биелүүлэхээр гитараа өрөөд гэрээсээ явсан ч түүнээс хойш дахин холбоо бариагүй ба хизээж эргэж ирээгүй юм. Илэн цэмэн гутлуурлаж гэр бүлээ тэжээж ирсэн маа сэтгэлгүй эргэгдэх энэ хүн тэдний гэр бүлийн хориотой сэдв болж хөгжимч бас энэ түүхийн амт үгүй болсон. Мигель гинэт тухаарав. Энэ бол дуучны алдарт гитар. Энэ үед Альцгеймертэй эмээн зураг руу зааж гинэт аавынхаа нэрийг дуудав. 太奶奶，您的爸爸是歌神德拉库斯。爸爸。 Мигель зургийг авч тоглон дээврийн өрөөнд гүйж оров. Дараа нь дуучны зураг тууцыг авч харьцуулж үзэхэд хоёр гитар яг адилхан байгааг хараад Мигель тогтол дүүрэн сэтгэлээ барьж дэлсэнгүй. Түүний илэн цөвөн дуучин Дела Круз байж. Гэр бүлийнхэн минь яагаад эсэргүүцсээр байгаа юм бэ? Гэтэл сая л асаж байсан урам зориг дээр нь хүүт ус асах шиг болов. 我们根本就不知道这个人，不管他是谁，他当年狠心的抛弃了家里人，你要去学他可没前途。 可是爸爸，你说家人会给我引路，那我喜欢音乐也没有错呀。胡说，音乐对我们家就是祸害，我绝不允许你碰音乐。你就先让我，你要听奶奶的话，不许再碰音乐。你们就听我弹一次。这事儿没有商量。 你就不怕以后和他一样没人记得，死后照片也上不了家里的灵坛了？我才不在乎呢！那个破桌子有什么好？ Эмээс зүгөө үг хэлхийг сонсоод эмээн төвчгээ болж бүхэл гэр бүлийнхнийхээ өмнө үгийнхээ мөрөөдлийг бүрэн устгав. Мигелийн үц хөдлийн нулимсаар дүүрч тэр яг одоо энэ аимшигтай гэрээс зүгтхийг хүсч байлаа. Хөгжмийн тэмцээн аль хэдийнэ эхэлчихсэн байв. Гэвч гитаргүй Мигель бүртгүүлэгч боломжгүй байв. Тэр эргэн тойрныхноосоо гуйж говшиж түүнд гитараа зээлдүүлнэ гэж найдсан ч хинж түүнд тусласангүй. Мигель шансан сэтгэлээ дууны бурхны хөшөөнд гомдлож байв. Би яах ёстой вэ? Яг энэ үед доор сэлэн өгүүлбэр. Боломжийг шүүргэсэн үг түүнд урам зориг өглөө. Тэр хөдөлгөөгтэй хүмүүсийн дундуур гүйж галтнаад мэнгэрлэр залсан алдарт дуучны дурсгалын тэхэм рүү орж уйлан цөвөөгийнхөө гитарыг аваад түүнийг буруутгахгүй зурцаагүй гэж бодов. Гэвч Мигель гитарын утсанд хүрэх үед түүний эргэн тойрных мөнх цэцгийн дэлбээ гэрэлтэн ялцснаа агшин зурт хэвэн байдалтай иргэн оров. Гинэт гарч идэн барьсан хүн чимээ сонсон ирэхэд гайхмаар зүйл төхөв. Тэр хүн Мигелийг олж харахгүй байв. Яагаад гэдгийг ойлгоогүй Мигель яран зүгтв. Гэтэл бүх хүмүүс түүнийг огт анзаарсангүй. Аав ээж нь хүртэл түүнийг харахгүй байв. Мигель гинэт хүл алдан бүдрээд болгоомжгүйгээр болсны нөхөн дундахад нэгэн сайхан сэтгэлтэй эмэгтэй түүнийг татаж гаргав. Гэвч тэр хоёр бие биенийхээ царайг хараад зочин хашгирцгаав.
Мигэл хүйтэн үлэн нурсан эргэн тойрноо ажиглахад хаасайгүй арга яснууд алхаж байгааг олж харав. Зүгт үедээ нэгэн хөгшин үнийг мөргөж унаахад уур нь хөрсөн хөгшин түүнийг загнаж байснаа түүнийг сайн ажиглан хартал Мигэл үнэндээ түүний ачгүй байлаа. 罗西塔太姑妈，对，你是太爷爷，你好，维多利亚姨奶奶。他好像还没有完全死吧？可他也不像是个活人呐。我们去找老祖宗梅尔达，他知道该怎么办。在这儿呢！老祖宗出事了，他今晚过不来了，没照片，只能留那儿了。奥斯卡舅爷，菲利佩舅爷。 Милида хиндэрч чадахгүйг мэдээд бүгд Мигелийг давуулан мутж ямар нэг арга ботхоор шийдэв. Амьд хүмүүсийн ертөнц ба өхсдийн ертөнцийг мөнх цэцгийн хэлбэнээс бүтэн нэгэн гүр холбох ба энэ гүр зөвхөн өхсдийн баярын өдөр нэгддэг. Хэрэг хүчинтэй өнөмшлөхтэй бол гэр бүлийнхэндээ уулзах боломжтой бөгөөд энэ өнөмшлөх нь тахилын ширээнд дээр байршуулсан тэдний зураг аж. Жишээний наад хоёрыг хинж дурсдаггүй учраас гүрээр хүчээр гарахыг оролдсон цэцгийн дунд гацаж эцэст нь хилээр буцаагдсан. Гэвч түүнтэй хамт өөр нэгэн цаатуулагдсан Мигелийн илэнцэх Милида адагтай байв. 我的家人每年都会把我的照片摆在灵坛上。你这个破盒子，它就是一个摆设。妈妈，您没事吧？哦，你们来了，他们就是不让我过桥。你快告诉这个女人和她的破盒子，家里的灵坛上怎么可能没有我的照片？其实，我们还没看到灵坛。什么？我们遇到了Амьд хүмүүсийн ертөнцөөс Мигел гарч ирснийг хараад Милида яагаад гүрээр гарч чадахгүй байгаагаа ойлгов. Энэ хоёр хоорондоо холбоотой нь гарцаагүй. Хилийн шалган нэвтрүүлэх газрын удирдагч тайлбарласны дараа бүгд учрыг ойлгов. Хэргийн учир нь Мигел тахилын ширээнээр байх ёстой зургийг хулгайлсан байжээ. 原来是家务事啊！要想解除家人的诅咒，你就要获得家人的祝福。这么简单？你获得了家人的祝福后，一切应该就能恢复原样。但是要在日出之前搞定。那要是日出以后呢？我的天哪，你的手！ Мигел одоо л ойлгов. Түүний хуруу яс болон хуурч эхэлжээ. Аз болоход яг дэрэгд нь мөнх цэцгийн хэлбэ байв. 我把祝福送给你，让你回家，然后把我的照片放回到灵坛上，保证永远不许碰音乐。什么？ Мигел үүнийг огтхонч төсөөлсөнгүй. Үлэн цэмээгийн найзлын матуу бололтой байна гэж. Тэр зөвшөөрсөн нүр хэсгв. Ганцхан хормын дотор л бүх зүйл эргээд хэвэндээ орлоо. Гэвч Мигел дуусгартай байсангүй. Тэр гитараа шүүрэн авч уралдаан лөө гэв. Гэвч 2 секундын дараа дахин буцаж ирэв. Өвгдөөц нь дахин ажил өгөхөөр татгалзахыг хараад Мигел би засхуруу орно гэж шалтгаглан сэмхэн зогтов. 是不是该告诉他我们这儿不用厕所啊？